Hmm. Someone said Нэг there хүн are three хэлжсэн ladies who spoil this энэ planet. ертөнцийг энэ дэлхийг сүрүүлдэг 3 хатагтай байдаг гэж Do you know хэлжсэн. that? Та мэдэх үү? Тэр 3 юу гэдгийг? Misunderstanding, Ойлгол, misrepresentation, буруугаар and илэрхийлэх, misuse. буруугаар хэрэглэх. So if science is misrepresented, Хэрвээ шинжлэх ухааныг буруугаар илэрхийлээд, буруугаар ойлгоод, буруугаар хэрэглэх юм бол we have problem. бид асуудалтай очирно. For to stop this myth to enter into the world of science, Тэгэхээр шинжлэх ухаанаас эдгээр тэр 3 бурууг одоо арилгахын we тулд need humanity. бидэнд хүн чанар хэрэгтэй. Neem Govardhan reminds me of something very beautiful. Надад нэг сайхан Go зүйл санаанд means орлоо. knowledge, Vardhan Go means гэдэг one нь who мэдлэг promotes гэсэн үг. it. Тэгээд за дахиад нэг үг хэлсэндээ тэр нь болохоор тэр мэдлэгийг түгээгч, дэмжигч гэсэн үг. People wrongly understood that go is just cows. Хүмүүс болохоор тэр go гэдэг үгийг үхэр, үнэ гэж одоо буруугаар ойлгоод байдаг. Буруугаар орчуулдаг. The word go Go has гэдэг нь 4 meanings. дөрвөн Gyan, утгатай. Gaman, Prapti and Moksha. So Gyan, knowledge, Gaman Мэдлэг. that gives momentum. Альваг And хөдөлгөх хүч, Gam also means Prapti, achievement, ололт and амжилт, also Moksha, liberation, freedom. чөлөөлөг, brings эрх freedom. чөлөө Knowledge гэсэн brings үг тийм ээ. freedom. Мэдлэг эрх чөлөөг авчирдаг. So go Тэгэхээр Vardhan means go that Vardhan one гэдэг who нь enhances them within you. таны дотоодод байгаа тэдгэр чанаруудыг хөгжөөж цэцэглүүлэгч гэсэн утгатай That's a байх teacher. нь. Багш гэсэн утгатай. They'll have people who's called Lakshmipati and they'll Тэгээ be хүмүүс нь Лакшми Пати гэж beggars on the хэлэхээр streets. тэр нь бас нөгөө нэг гудамжинд гуйлга гуйхч гэж утгыг агуулдаг. The name and form Тэгэхээр тэр don't нэр match. хэлбэр хоёр нь ерөөс ингээ хоорондоо таарж өгдөггүй энэ үгний. People who never understood this, they said, oh, go means only cow. Хүмүүс яг энэ үгийг энэ талаар нь ойлгодгүй. Go гэдэг бол And үхэр all the Vedas үнэ people гэж were just ойлгоод cowherds бүхэл одоо энэ Веда бол were just singing үхрний songs тухай for the cows. үхрний тухай дуудуулаад Cattle, they were grazing their эсвэл нөгөө feet. үхрээ ингээд бэлчээгээл They тийм brought үхэртэй down that холбоотой л whole гэж thing to a боддог. very limited sphere. Маш ийм одоо хязгаарлагдмал ийм байдлаар That's ойлгодог not the явцуу case. байдлаар. Ийм биш л дээ. So you get many clues in our ancient scriptures, but we need to look at it from a more scientific angle. Энэ эртний энэ судар бичгүүдэд маш олон тийм зүйлийн сэжүүр учиг нь байж идэг. Гол нь бид нар тэдгэрлүү шинжлэх ухаанчаар харах, хандах хэрэгтэй. Today that is what is essential. Өнөөдөр яг энэ л хандлага чухал байна. Today all our ancient scriptures and spiritual lore need to be viewed through a scientific angle. Өнөөдөр эдгээр бүх судар тэр дээр үеэс уламжлагдаж ирсэн тэр ухаан тэр судар бичгүүд рүү одоо шинжлэх ухаанч хандлагаар бид нар хандах хэрэгтэй. Шинжлэх ухаанчаар харах хэрэгтэй, судлах In the хэрэгтэй. light of science, this is necessary. Энэ маш чухал байгаа. Just for example, the Жишээ. neem and haldi. I Мин болон хаалдагийн тухай ингээд жишээ яриа л remember да. many scientists used to tell me haldi is all just coloring agent. It doesn't have any food value. Хаалдын бол одоо хоолнд дүнг оруулахаас өөр ямар ч одоо эрүүл мэнд бие махбодод тийм сайхан шин чанар байхгүй гэж олон эрдэмтэд хэлдэг байсан. 20 years back, 2 жилийн өмнө 25 years шүү дээ. back. And today they found out Гэтэл that өнөөдөр haldi is the халди бол best antioxidant. хамгийн шилдэг антиоксидант гэдгийг хүлээн зөвшөөрж And байна. it is helpful to keep the body more youthful. Тэгээ биеийг яг залуу одоо биеийг залуу шин чанарыг хадгалдаг. And which was such a part of our own culture. Тэгэд энэ ургамал нь бидний одоо энэ соёлын нэг хэсэг байсан одоо энэтхэгийн соёл From ages we уламжлалын have been using haldi. бид нар маш дээр үеэс л энэ хаалтыг хэрэгэлдэг All байсан. that is life supporting we considered as Энэ бүх амьдралыг одоо тэтгэдэг амьдралд нэг чухал эдгээр бүхнийг бид нар tulsi, ариун neem. нандан гэж Нимбу. үздэг. Нимбу, тулси, These нэм. So we need to not just take it as a sacred Тэгэхээр thing, бид нар эдгээр зүйл нэг тийм ариун нандан гэдэг нэг бэлэг тэмдгийн байдалтай хандхаасаа but look at илүүтэйгээр it from more scientific илүү angle. шинжлэх ухаанч байдлаар судалж таньж мэдэх хэрэгтэй. One more aspect is like putting chandan on the forehead. Жишээ нь ингээд духан дээрээ тэр чандан түрхэх.
Now, this also got some scientific angle we need to look at it. Энийг ч гэсэндээ яг судалж үзэх хэрэгтэй шинжлэх ухааны талаас нь. You see, the pituitary glands, which controls all the glands in the system, Энэ боргоцоо булчирхаа биеийн бусад бүх булчирхаануудыг удирддаг, they хяндаг. put chandan and they get more Тэгээ бид activated. нар тэр чандаг яг тэр булчирхааны одоо хоёр хөмсгний голд түрэхэд тэр булчирхааг илүү идэвхтэй болгодог. And since the brain waves are more when you are more emotional in the back side of the head. Тэгэхээр та ингээд сэтгэл хөдлөл их байгаа үед тархины ар хэсэг илүү That's why when ажиллаж you идэг. do a mistake, you put your hand in Тийм the болохоор back. та алдаа гаргах үедээ гараа ингээд дагзандаа юм а толгойнхаа хойно аваачдаг. Oh. Өө би алдаа хийчлээ гэл. But when you want to think something, you put your hand here in the front. А гэхдээ та ямар нэмийг ямыг бодож байгаа бол гараа толгойнхын урд арчим авчирдаг. The memory, thinking, Ой санамж, бодох, intuition, зүүн совин all these functions from the frontal lobe of our head. эдгээр нь тархины урд хэсэгтэй холбоотой brain. байдаг. So when the frontal lobe of the brain is activated a little more, Тэгэхээр тархины урд хэсэг арай илүү then you идэвхжээд are more balanced. та илүү тэнцвэртэй байдаг. Said especially for women, they must put some bindi. Ялангуяа эмэгтэйчүүд тэр нөө биндүг The reason is so тавих that they don't хэрэгтэй. become too Яагаад гэвэл emotional нөгөө and they get more эмэгтэйчүүдийг хит их сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй байхын тулд, balanced. тэнцвэртэй байхын тулд. Put some chandan, that's it's a cool chandan. Тэгэхээр тэр нөө чандан нь Keep тийм your сэрүүцүүлэх, Mind cool таны and сэтгэлийг одоо тайвшруулах, calm, тайван alert болгох, and awake. So like сонор соргог болгох тийм зорилготой this, we байдаг. need to look at things from a more scientific angle. Тэгэхээр бид нар эдгээр бүх зүйлд одоо тэр уламжлагдаж ирсэн тэр ёс заншил тэр судар бичгүүдэд дурдсан байгаа тэдгээр бүх зүйлс шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. And we'll be able to give to our society a deeper understanding. Тэгэд энэ нийгэмд энэ хүн амд тийм зөв тодорхой ойлголтыг өгөх хэрэгтэй, зөвөр ойлгуулах хэрэгтэй. And what we really need today, Өнөөдөр бидэнд яг юу хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. that spirit of inquiry, scientific inquiry. Тэр шинжлэх ухаанч альваг мэдэх, сурах тэр хүсэл тэмүүлэл, эрэл хайгуулч тэр You know, төлөв. I think there are 5 type of questions really people ask. Хүмүүс ихэвчлэн 5 төрлийн асуултыг л асуудаг. One is how I can get more money, Нэгдүг нь би яаж улам илүү их мөнгөтэй болох вэ? or why this problem to me. Эсвэл яагаад энэ асуудал надад тулгарч байгаа юм бол The question comes up with only problems, тэр яг асуудал бэрхшээлээс үүдэлтэй тэр асуулт. Why I am suffering? Би Nobody яагаад зовх ёстой юм гээл. ever ask why I am happy, Тэр нөх хүмүүс би яагаад юм ад жаргалтай байгаа юм гэж асуудаг лөө. why there is so much beauty in the world. Энэ No. дэлхий дээр яагаад ийм их гоё үзэсгэлэнтэй юмнууд байдгийг гэж асуудаг лөө. Үгүй. Why I am suffering, Тэгсэрнэ би яагаад зовоод байгаа юм? why I am in problem, why Яагаад заавал надад ийм асуудал тулгардгийг? me, Яагаад or би how I can гэж get more money, how би I яаж can илүү их мөнгөтэй болох уу? get more fame, or Би how I яаж илүү их алдар хүндтэй болох can уу? get more this Би or яаж that. илүү ихийг авах уу гэл. The second type of question. Хоёр дахь төрлийн The асуулт. third type of question За гурав дахь нь болохоор is this scientific inquiry in the энэ бол world. яг шинжлэх ухаанч тийм судлах, шинжлэх, альваг олж хайх, Just тийм the асуулт. curiosity, wanting to know what мэдхийг хүссэн тэр сониучрахал. is this, what is more. Энэ юу юм бэ? Тэр юу юм бол энэс илүү цаана юу байгаа бол гэсэн асуулт And байна. the fourth За type of дөрөв дахь question I төрлийн would say асуулт нь is what we are going to have now. энэ асуулт одоо бидэнд байх хэрэгтэй гэж би боддог. Self-inquiry. Энэ бол өөрийгөө таньж мэдэх асуулт. The fifth type of Тав дахь question төрлийн асуулт нь is really not a энэ question. бол яг асуулт It's биш. just Энэ wondering бол зүгээр л гайхах. how come. Яаж? The first type of question we discussed was Бид нар ярилцсан тийм ээ. why this to me Яагаад энэ надад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ? and how I can get more. За The би second яаж type of илүүг question. авах вэ Third гэдэг нь type of хоёр дахь question нь. is А spirit гурав of дахь нь inquiry. What is all this about? энэ бүхэн юу юм болоо гэд нөгөө шинжлэх ухаанчаар асуух. Fourth type of Дөрөв дахь question төрлийн is who асуулт am нь I? би хэм бэ? And then the fifth Тэгээд type of тав дахь question нь is wondering. How Гайхах. come? Яаж гэл. So I think we will end up with
just being how come, Бид яаж гэдэг энэ асуулттайгаа л үлдэнэ гэж найдаж байна. and honor the silence. Бид нам гом анир чимээг хүндлэн. There's no point in discussing a lot about silence. Нам гомыг тэгтлээ хэлэлцээд ярилцаад байх нэг шаардлага байхгүй. Is there a reference in the Veda regarding the difference between a man and a woman as a human being in context of either seeking or promoting knowledge? Мэдлэгийг ирж хайх, мэдлэгийг түгээх, дэмжих энэ тал дээр Ведийн одоо содөр бичгүүдэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэр ялгааг тайлбарласан тайлбар байдаг оо гинэ. I'm not a great scholar of the Vedas. За би Ведагийн болвол одоо тийм сайн эрдэмтэн биш ээ. As much as I know, За миний I мэдж don't think байгаагаар бол spirituality has any gender оюун санааны limitation. зам мөрөн өөрөө тийм хүүс гэсэн хязгаар It байдаггүй. transcends, Хүүснээс чанагш байд юм аа, альва хүүснээс. goes beyond gender. Guruji, how to be Гүрүжи totally scientific in one's inquiry about the self? өөрийгөө таньж мэдэх энэ эрэл хайгуулд яаж шинжлэх ухаанч байх вэ? Just this question will do. Am I Яг наад асуулт чинь л өөрөө хийчихнэ. scientific? Scientific Би шинжлэх ухаанч байна уу гэсэн наад in the асуулт чинь. sense logically connected sequential understanding. Логиктойгоор холбогдсон тийм дистаратай ойлголтууд. So if that is there, it's logic, there's sequential understanding. Яг ийм байдал надад байна уу гэж өөрөөсөө асуу. Наад I feel that асуулт чинь. science is not matured enough to explain spirituality. За энэ шинжлэх ухаан бол энэ оюун санааны зам мөрийг тайлбарлахуйц тийм хэмжээнд хөгжсөн гэж би бодохгүй байна. So could you please tell why are we making such a futile attempt? Тэгвэл бид нар яагаад ийм одоо тийм үр нөлөөгүй ийм зүйлийг оролдож үзэх хэрэгтэй юм бэ? Шинжлэх ухаанаар ингэж оюун санааны зам мөрийг тайлбарлах хэрэгтэй юм бэ? Let's see it like this. За тэгвэл энэ талаар нь өөр нэг талаар ойлгоод үзье. Science is open, it is not a closed some entity. Science is Шинжлэх ухаан бол нээлттэй юм аа. Хаагдаад дууссан болцсон тийм зүйл биш ээ. growing. Whatever was Энэ бол өсөж хөгжсөөр л байгаа. proved in science 10 years, 20 years ago 10 is open 20 to жилийн өмнө нэг зүйлийг шинжлэх ухаанаар баталсан байлаа be гэж бодъё. disproved in a few years. Тэгвэл хэдхэн Possible. жилийн дараа тэрнийг няцаалт нь байж болно шүү дээ. Нээлттэй байгаа. So in the Jain tradition, there is You know, a saying Jain- called the Syatva. Ятва гэдэг гигантын тэр Джейни уламжлалт байсан. There is always, there could be some Тэгээд тэр хүн юу гэдэг байсан бэ гэхээр бүх зүйлд магадгүй гэж зүйл байгаа гэдэг. Are we heading towards a web of consciousness from the web of information? Бид нар мэдээллээс ухамсарын тэр талбар руу шилжиж байгаа юу? What do you think? Та өөрөө юу гэж бодож байна? Perhaps. Магадгүй. Guruji, what is Guruji. the difference between the small egoistic I and the real I? Өчүүхэн тэр жижиг эгоны би болон тэр агуутан би хоёрын хооронд ямар ялгаа байгаа вэ? Go on asking this question to yourself. Өөрөөсөө наад асуултаа өргөжлүүлээд асуугаад л байгаарай. Is it so? Is it so? Is it Ийм юм so? болов, ийм юм болов гэл. Truth will simply open up. Тэгвэл үнэн нээгдэнэ. Is science away from godliness? Шинжлэх ухаан бурханлаг байдлаас хол уу? Бурханлагаас Absolutely not. үнэхэрийн үгүй шүү, хол биш. Godliness is what? A Бурханлаг гэж юу юм бэ? sense of sacredness Энэ бол ариун нандан гэсэн тэр мэдрэмж. or sense of love, Эсвэл тэр хайрын мэдрэмж. belongingness. Хүсэх тэр мэдрэмж. When you consider something sacred, what happens? Your whole attention is focused there. Та ямар нэг зүйлийг ариун нандан гэж бодож байгаа үедээ тухайн зүйлдээ бүрэн дүүрэн анхаарлаа хандуулдаг. You can just lift a bottle like this without awareness. But when do you think it is sacred? Нэг усны савд
Oh, it's a ухамсаргүйгээр өөрөө ч мэдгүйгээр ингээд өргөөд авч болно. Харин та тэрийг ариун нандан гэж бодох үедээ яаж авах вэ? Gangajal. Take it and put it on your head. Ингээд маш хүндэтгэлтэйгээр өргөөл духандаа хүргээд л тэгнэ үсттэй. Isn't it? That sense of sacredness brings what? Total Тэгэхээр тэр ариун attention. нандан гэсэн тэр мэдрэмж таныг бүрэн дүүрэн төвлөрсөн болгодог. Та бүрэн дүүрэн анхаарлаа түүнд хандуулдаг. Lack of sense of sacredness is like Тэр carelessness. ариун нандан гэсэн тэр мэдрэмж байхгүй үед бид нар тийм нэг хамаагүй, замбраагүй, үл тоомсролсон тийм шинжтэй байдаг. Нэг анхаарлаа хандуулахгүй тэр нэг усны савыг зүгээр л өргөөл нэг тийш ингээл нэг хаялждаг ч юм уу. So you begin with considering limited symbols and places and time as sacred. Та ингэ тодорхой хязгаарлагдмал цаг хугацаа юм уу бэлэг тэмдэг төдий ямар нэг зүйлийг одоо ариун нандан гэж бодож байгаад As you grow more and more та in the үнэнд truth in your өөрийнхөө ухамсарт улам илүү хөгжихийнхөө хэрээр consciousness, you'll find та бүхнийг everything ариун нандан гэж харж эхэлдэг. sacred. All the Бүхэл people хүмүүс sacred, ариун all the нандан, symbols бүхэл sacred. бэлэг тэмдгүүд ариун нандан. And I think that is what is science up to, Үүний чинь no? л тулд шинжлэх ухаан байгаа шүү дээ. To make you a full man, full human being with more awareness and more Таныг consciousness. бүрэн ухамсартай жинхэнэ хүн чанаруудыг агуулсан тийм л хүн болгоход чиглэсэн байдаг. Science is the question. Шинжлэх ухаан бол асуулт. How, what, why? Яаж, хэрхэн, юу, яагаад, хизээ This is what science үүний is. чинь л шинжлэх ухаан гэдэг. Spirituality is wonder. Just wow. Оюун санааны зам мөр бол гайхах юм. Вау гэж гайхах. Every scientific discovery leads you into the realm of spirituality. Шинжлэх ухааны ололт нээлт бүр таныг оюун санааны орон зайд хүрэхэд чиглэсэн байдаг. As we all know, in this country, there has never been a distinction between spirituality and science. Бид мэднэ шүү дээ энэ оронд шинжлэх ухаан оюун санааны зам мөрийг хизээч тусдна гэж ялгаж байгаагүй. Салангад гэж үзэж байгаагүй. They were compatible partners. Тэд Or энэ хоёр бол маш хоорондоо зохицол нийцэлтэй тийм хамтрагчид. I would even say two sides of the same coin. Энийг нэг зоосны хоёр талаа гэж би хэлнэ. Fulfillment in life can only come through jnana and vijnana, science and spirituality. Two way of looking at something. Ямар нэг зүйлийг хоёр талаас нь харж байгаа юм. Шинжлэх ухаан талаас эсвэл оюун санааны зам мөрөөр. An existence. Оршихуйг тэр хоёр талаас харж байгаа. Spirituality elevates matter to the level of life. Оюун санааны зам мөр энэ мэдлэг материйг тэр объектыг одоо илүү дээд түвшинд өргөж байгаа юм, хөндлөж байгаа юм. Level of divinity. Тэр тэнгэрлэгийн түвшинд хүртэл тэрийг одоо хөндлөж байгаа юм. Creates a sense of honor. Гэж хүндлэх, бишрэх тэр мэдрэмжийг төрүүлж байгаа юм. You know, we honor everything that is sacred. Бид ариун нандан бүхнийг хүндэлдэг шүү дээ. And when we think the whole world is sacred, that's when our spiritual quest has begun. Тэгэд бид энэ хорвоо ертөнцийг, энэ амьдралыг бүхлээр нь ариун нандан гэж бодох эхлэх үедээ бидний оюун санааны эрэл хайгуул эхэлж идэг. In this country, Энэ or оронд also around the world, ер нь the дэлхийд ancient дахинд people always regarded the whole nature as sacred. эртний хүмүүс зөвхөн энэ оронд гэлтгүй дэлхийн нийтээрээ эрт дээр үеийн хүмүүс энэ байгаль дэлхийг тэр чигээрээ амьд гэж үздэг байсан. Let's see what is the mechanics of sacredness. When Тэгэхээр ариун нандан гэж яг юу хэлдэг юм бэ? Түүний цаад механизм нь юу юм? we think something is sacred, what happens? Та ямар нэг зүйлийг ариун нандан гэж эрхэмлж дээдлэхдээ та яадаг юм? There is a certain consciousness, awareness that comes. Яг тэгж бодож байхдаа тэрийг хүндэлж байхдаа танд нэг тодорхой ухамсар, сэрэмж, мэдрэмж танд төрж идэг. I can just take this as a paper, but if I think this is Bible or Би энийг зүгээр л нэг цаас гэж бодоод анхаарал хандуулахгүйгээр өөргөөд ингээд аваад
хэрглэж болно. Гэхдээ би Gita, энийг Библи юм уу, Гита юм уу, how I Коран take it, судар you know? гэж мэдж байгаа бол би энийг яаж авч өргөх I вэ? would take the same book with 100% Яг attention. л энэ цаасыг, тэр л номыг, тэр судрыг би 100% анхаарлаа хандуулж өргөх болно. So a sense of sacredness Тэгэхээр тэр ариун нандан гэсэн тэр мэдрэмж brings a shift in our consciousness. бидний ухамсарт тэр өөрчлөлтийг, тэр шилжилтийг бий болгодог. We are all made up of both spirit and matter. Бид бүгдээрээ сүнс болон материас бүрддэг. To understand from one level, right? Нэг төвшнөөс яг харж үзвэл тийм биз дээ. Bodies, amino acids, Бидний бие бол амино асид, Proteins, уураг, minerals, all минерал, эрдэс бодис гэл тэдгээрээс бүрдэнэ. but the spirit is made up of what? Тэгвэл сүнс юунаас бүрддэг? So our ancient scientists said Бидний эртний тэр гэгэн мэрэгдүүд маань хэлсэн spirit is made up of сүнс beauty, гооцгслан, love, хайр, joy, баяр хөөр, enthusiasm, урам зориг, comfort. тав тух This is what our spirit is эдгээрээс бүрддэг гэж хэлсэн. made up of. And spirituality is all that enhances love between us. Тэгэхээр оюун санааны зам мөр энэ замаар замнана гэж юу хэлж байгаа юм бэ гэвэл таны дотоод дах тэр хайрыг чинь улам эрчимтэй болгож байгаа, амьд болгож байгаа юм. That brings peace. Танд амар амгалан авчирдаг. That makes you feel wow, you know, Тэгээд wonder. таныг тийм гайхшралт хүргэдэг, таныг гайхуулдаг. Вау гэл. Truth, wisdom. Үнэн, When the world is мэрэгэн called Maya, ухаан we need энэ бүхэнд аваачдаг. to understand Maya. You know, the Энэ амьдрал бол Мая. Мая гэж юу юм бэ? Бид энийг ойлгох хэрэгтэй. word Maya means that Мая гэдэг үг юу which вэ can be гэхээр measured. Miyate anaya iti Maya. хэмжигддэг зүйл гэсэн үг. Мая гэдэг нь. All that could be measured is called Maya. Хэмжигддэг бүхнийг Мая гэдэг. And that which cannot be measured is Maheshwara. Хэмжигдэхгүй бүхнийг Махешвара гэдэг. And what is Maheshwara? The Maheshwara divine гэж юу юм? divinity or the consciousness is Ухамсар, truth, үнэн, beauty, гооцгслан, love, хайр. which cannot be measured. Эдгээрийг бид хэмжиж чадахгүй. And we are a combination of both. Тэгээд бид энэ хоёрын хослол байдаг. Every child is born spiritual being. Хүүхэд бүр сүнслэг тийм оюун санааны тийм сүнстэй төрдөг. And every child, mind you, is also a scientist. Тэгээд хүүхэд бүрийн сэтгэл оюун тархин ч гэсэндээ яг шинжлэх ухаанч хандлагатай байдаг. Because every child by the age of 3 or 4 years starts 3 4 asking настай boring хүүхдүүд questions. to you. үргэлжил асуулт асуудаг үсттэй. Don't they? Тэгдэггүй юу? Yeah. Every child, no, Papa, why the Аава sky is like энэ that? тэнгэр Why яагаад ийм the байгаа cloud юм? is Энэ going? үйл Where the хаашаа cloud явж goes? байгаа юм? Үйл They яагаад ийм байдгийг ask гэл so many questions. маш олон асуултыг And the танаас questions асуудаг. indicate the Тэр асуулт асууж байгаа нь temper in тэдний them. тэр шинжлэх ухаанч хандлагыг нь илэрхийлж байгаа юм. But the eyes of a child Харин тэр хүүхдийн харц, нүд reflect the love, тэдний дотоод хайрыг нь илэрхийлдэг. indicates the spiritual being. Тэр сүнслэг оршихуй гэдгийг нь илтгэдэг. For a child, even objects become alive. Хүүхдийн нүдээр болвол амьгүй биет хүртэл амьтай байдаг. Animals are not just another creature. Амьтад зүгээр нэг адгуус төдий биш. They are alive. They have same emotions like us. Яг бидэн шиг сэтгэл хөдлөлтөй амьд гэж хүүхдүүд эднийг Even хардаг. sun and moon, Нар they all сарыг smile to a хүртэл child. хүүхдүүд рүү инээмсэгэлдэг. Isn't it? Тийм биш The үү? comics book, what children think? Номон дээр гарч Moon is байгаа laughing or sun хүүхдүүд is ном үзээд хүүхдүүд яадаг laughing. вүлээ? Тэр The нарамж entire инээмсэгэлсэн, creation сарамж is one инээмсэгэлсэн энэ бүх оршуу бол нэг л организм. There is life in every particle of this universe. Энэ хорвоо ертөнцийн эгэл хэсэг бүр амьтай. Eko Deva Sarva Bhutantaratma. One divinity, one consciousness Нэг тэнгэрлэг, нэг ухамсар permeates the entire creation. энэ бүх оршихуйн бүхий л зүйлд уусан нэвчсэн байгаа. Many saints in this country have sung on this. Энэ орны олон гэгээ мэрэгд энэ талаар л In ярьдаг. Tamil, in Kannada, Тамил, in all the Камар languages. энэ бүх хэлэнд that God is present in every atom.
The divinity is present in every single atom of this planet. Бурхан Тэнгэрлэг энэ гариг ертөнцийн эс бүрд байгаа гэж хэлдэг. And elsewhere, the whole universe. Зөвхөн энэ гариг дэлхийч биш, бүх хорвоо ертөнц даяараа. Again, spirituality is so important in life to make you a child again. Таныг эргээд хөөхд болгохын тулд таны амьдралд оюун санааны замур маш чухал. See values. Альва зүйлийн үнцнийг Relate to харахад people on that level, хүмүүстэй яг тэр хүн гэдэг төвшнөөс нь харьцахад, Passion, love, Инэрч sense of нэгүүлсэхэд, belongingness хайрлахад, with everybody. бусадтай холбоотой хамааралтай гэдгээ мэдрэхэд чинь To shed the barriers and boundaries that we have built. бид өөрсдөө барьж босгосон тэр хэл хязгаар тэр хан хэрмийг нураахын тулд And again, we will see that comfort comes from both science and spirituality. оюун санааны зам мөр болон шинжлэх ухаанаас хоёулангаас нь бид тэр тав тухыг олж авдаг. Science brings us comfort Шинжлэх ухаан бидэнд тийм тавлаг байдлыг олгодог. materially, Материаллык төвшөнд also physically. And spirituality brings comfort to our souls. харин оюун санааны зам мөр бидний сүнсэнд амар тайвныг авчирч идэг. It makes us feel light, Биднийг урам зоригтой хөнгөн feel байлгадаг. natural. Биднийг өөрийнхөөрөө жинхэнэ төрхөөр нь байлгадаг. I am reminded of one of the ancient sayings that said, Padartha Нэг эртний гэгэнтэн хэлсэн үг Jnanat байдаг. Moksha. Even if you understand one particle in this creation thoroughly, Энэ оршихуйн өчүүхэн нэг эгэл хэсгийг л та бүрэн дүүрэн мэддэг болоход you will be liberated. та чөлөөлөгднө We гэдэг. don't even need to believe in God's Та existence. тэхийн тулд нэг бурханд ч итгээд байх шаардлагагүй, If you оршууд want to итгээд байх start from шаардлагагүй. a particle, Та зүгээр л тэр эгэл хэсгээс л эхлээд үз. understanding a single particle, Тэр нэг эгэл өчүүхэн хэсгийг л ойлго. you will arrive at that place where you recognize this enormously beautiful power on this planet in which Тэгвэл та энэ гариг ертөнцийн тэр хязгааргүй агуу том хүч тэр орон зайд та ирнэ. all beings are, Тэр хүч бол бүх оршихуй. all life is, Тэр хүч бол бүх амьдрал. and of which we are all part of. Тэгээд тэр л хүчний хэсгүүд нь бид өөрсдөө.